За тэгээ бүгдээрээ зарим нэг түүхээс харъя. Би Израильд 3 удаа очих завшаа надад тохиолдсон байгаа. Иерусалимд тэгээд энэ завшааныг ашиглаад Есүс Христийн хадан булчинд очих завшаа надад бас тохиолдож байлаа. Есүс Христийн хадан булчинд жилдээ ойролцоогоор 2 сая хүмүүс очин, жуулчид очин, Христэд итгэгч нар очин Есүсийн хадан булшаар ордог баг. Тэгээ би Израильд, Иерусалимд очих болгондоо түүний хадан булшаар очин. Түүний хоосон булшны хаалгаар орж зургийг нь авсан. Би та нарт одоо тэрийг үзүүлье. Тэгээ Есүс Христийн булчны хаалган дээр тэр энд байхгүй, тэр амьдсан юм а гэсэн бичээс байдаг. Сая жуулчид түүний булчинд орохын тулд оочрлон зогсож, урт дараалал үүсгэж, тэгээ түүний булчинд ороод гарахдаа үнэхээр тэр амьдсан байна гэж хэлэн гардаг. Түүний булч хоосон байна гэж гардаг. Есүс Христийн булч хоосон байгаа нь бидний итгэл хоосон биш ээ гэдгийг харуулж байгаа юм. Юутай сайхан бэ? Бидний итгэл хоосон биш. Есүс Христийн хоосон булч ярьсаар л байна. Есүс Христийн хоосон булч 2000 жилийн туршид ярьсаар байна. Бүр хашгирсаар байна. Тэр амьдсан юм. Чиний итгэл хоосон биш шүү гэдгийг тэрхүү хоосон булч бидэнд ярьж байгаа юм аа. Тэгээ би бас та нарт нэгэн видео бэлтгэсэн байгаа. Дэлхийд даяар асар олон сая Христ итгэгч нар Иерусалимд ирдэг. Тэгээ Иерусалим бол үнэхээр Библийн ариун газар байгаа. Энд олон түүхэн үйл явдлууд болсон. Тэр Израильд ирэхэд Библи бол үнэхээр амилдаг л да. Үнэхээр Библи бол зүгээр хэн нэгний зохиосон зохиол биш гэдгийг итгэгч нар олон бүр мэддэг. Тэдний итгэл хоосон биш. Тэд зүгээр нэг ухаантай хүний зохиосон, нэг хүний санаанаас зохиосон үлгэр домогт итгэдэггүй. Харин Библиэлд бичигдсэн бүх түүхэн газруу түүхэн хүмүүс бодиттой амьдарч байсан. Библиэлд бичигдсэн тэр түүхийг ботсон археологийн олдуурууд бидэнд бол таны итгэл хоосон биш ээ гэдгийг бидэнд өргөж харуулж олон сая итгэгч нар энд ирж үнэхээр итгэлийн хувьд дахин улам бүр сэргэлдэг байгаа. Улам бүр хүчрхэгддэг байгаа. Хүнд итгэснээ улам бүр баттай ухаардаг байгаа. Иерусалимд ирээд Иерусалимийн гудамжаар итгэгч нар алхаа явж байхдаа өнөөдөр Иерусалимд хөл тавьж байгаа шиг хожим Тэнгэрийн Иерусалимд хөл тавих нь гарцаагүй юм байна. Тэнгэрийн Иерусалимийн гудамжаар алхах нь гарцаагүй юм байна гэдгийг зүрх сэтгэлийнхаа гүнд бас дахин ухаан ойлгож байдаг байгаа. Өнөөдөр бид нэр энэ Христийг оршуулсан гэдэг цэцэрлэгт оршуулгын газар ирсэн байгаа. Өнөөдөр бидний өмнө 2000 хүн ороод гарсан гэж зөвхөн өнөөдөр. Тэгээ бидний араас ч одоо хүмүүс орж ирж байна. Ингээ бодохоор ямар олон сая Христ итгэгч нар энд ирж бас энд ирж хүнд итгэснээ бас ухаан бас өөрсдийн зүрх сэтгэлдээ хүндэрлэн мандагдаг энэ ариун газар ирж бидний зүрх сэтгэл маш хөдөлдөг байгаа. Би ч гэсэндээ энд ирэх болгондоо ялангуяа хадан булчинд ирээд булчны аман дээр бичсэн тэр энд байхгүй учир нь тэр амьдсан юм а гэсэн бичээсийг харах болгондоо түүний булш хоосон булшийг харах болгондоо үнэхээр баярлдаг байгаа. Үнэхээр баяр хөөр төрдөг байгаа. Тэгээ хүмүүс ороод булчинд ордог. Тэгээ нэр тэр байхгүй шүү дээ. Булч нь хоосон байна. Үнэхээр Есүс амилжээ гэж тэдний тунхаглаа гардаг байгаа. Энэ хадан булш Есүс Христийг оршуулсан Голгот толгой хажуухнаас олдсон. За энэ бол тэр булшны амыг тагалдаг тэр асар том чулуун өнгөрөөдөг тэр сувг нөгөө энүүгээр тэр том чулуун өнгөрөөд тэгээд тэр булчны амыг тагалдаг байна.
За. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас Библийн түүхэн үйл явдал болсон бичээсээр хамтдаа аялцгаая. Тэгээ бүгдээрээ Библийг гаргаад бас зарим ишлэлүүд мэдээж дэлгэцэн доор явах болно. За тийм учраас бүгдээрээ хамтдаа түүхээр аялцгаая. Библи бол үнэхээр түүхэн баримт, түүхэн баталгаа. Библийг 40 гаруй хүмүүсээр дамжуулан Бурхан бичсэн баг. Тэр 40 гаруй хүмүүс дотроос янз бүрийн ажил мэргэжилтэй нийгмийн хаад хүмүүс бичсэн хаадууд, мөн тахилч нар бичсэн, мөн иш үзүүлэгчид бичсэн, эмч хүмүүс бичиж байсан, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс бичиж байлаа, энгийн загасчин хүнч бичиж байсан. Нийт 40 гаруй хүмүүсээр дамжуулан энэ Бурханы ариун Библи нийт 66 ном бичигдсэн нь тэд бүгд өөрсдөөсөө биш, хүний санаагаар биш, харин Бурхан тэдэнд хэлсэн тэр Бурханы үгийг тэд буулгасан юм аа. Тийм учраас хүн төрлөختний түүхэнд Библи шиг баталгаатай, Библи шиг мянгныг давсан, 100-ыг давсан, түүхийг давсан, тэр байтугай бүр шинжлэх ухааныг давсан ийм агуу ном гэж байдгүй. Харин өнөөдөр шинжлэх ухаан үрдэл Библиэс хоцорж явдаг бөгөөд шинжлэх ухаан Библиэлд бичигдсэн олон гайхамшигтай зүйлсийг тэр археологчид, геологчид, бусад эрдэмтэд, мэрэгд шинжлэх ухааны нээлтийг хийсэн хүмүүс Библиэлд үндэслэгдэн нээлтийг хийж, эсвэл тэдний хийсэн нээлт нь аль хэдийн Библиэлд хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн бичээсүүд байж байдаг. Тэр зөгнөлүүд байж байдаг. Тэр үгс байж байдаг. Библи шиг найдвартай батлагдсан ийм агуу ном хүн төрлөختний түүхэнд байхгүй. Библи бол гарцаагүй Бурханы үг өгөөд энэ бол ариун номнууд юм. За, Библийн түүхэнд Христ Есүсийн амьдлалыг бичиж үлдээсэн энэ түүхэн гэрч нарын бичсэн энэ бичээсийг хамтдаа бүгдээрээ уншъя. За, эхлээд 1-р Коринт 15-ын 20 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа харъя. 1-р Коринт 15-ын 20. Харин чухамдаа Христ үхэгсдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн гэж хэлсэн байна. Энэ анхны үр жимс энэ юун тухай вэ? Ялангуяа энэ үгийг уншсан Израильчууд Христ Есүс үхэгсдээс анх төрсөн нь бөгөөд тэр үхэгсдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн гэж хэлэхэд энэ бол Израильчуудад маш тодорхой нэгэн зүйлийг хэлдэг. Тэдний Библи сударт, тэдний уншдаг, бидний хуучин гэрээ гэж нэрлэдэг хууль ба иш үзүүлэгчдийн номонд Бурханы баярууд дээр анхны үр жимсний баяр гэсэн нэгэн баярыг Бурхан тэмдэглээрэй гэж хэлсэн байдаг. Ялангуяа анхны үр жимсийн энэ баяр бол одоо энэ мөчид, энэ өдрүүдэд бидэнд тохиож байгаа энэ хүү алгасал баяр. Израильчууд Египтээс фараоны боолчлолоос 400 жилийн боолчлолоос Бурханы хүчит гар сунгасан мотраар агуу гайхамшиг, агуу гамшиг дотор тэд гарах үед Израильчууд хург нядлан ямар ч өөсөв толбгүй хургийг нядлан махыг нь галт чаран тэр шүндээ идэд дуусгаж бас ингэхдээ эсгээгүй талах буюу маацаа ямар ч хөрөнгө дороожоор эсгээгүй тэр маацааг яарвчлан шаран идэж байсан. Египтээс гарах тэр мөчид. Мөн тэр хурганы цусыг тотгон дээрээ төрхөх үед тэр шүн Египтийн газар нутагт, Египтийн тэнгэр, Египтийн айл болгонд нэвтрэн орсон. Тэр хөнөөгч тэнгэр элч буюу тэр үхлийн элч хурганы цусыг тотгондоо төрхсөн Израилийн айл болгоны дээгүр өнгөрч байсан. Ийшээ орохгүй. Энэ цусны тэмдэгтэй юм байна гэж дээгүр нь өнгөрч байсан баг. Энэ түүхэн бодитоо энэ үйл явдал юу бэлэгдэж байсан бэ? Бурхан Египтийн боолчлолоос Израильчуудыг гаргасныхаа дараа ингэж хэлсэн баг. Та нар энэ баярыг, энэ алгасал баярыг үрд мөнхөд тэмдэглэл гэж хэлсэн. Ингэхдээ та нар алгасал баяраар эсгээгүй талах хэд. Яагад гэвэл та нар
Египтээс гарахдаа яаравчлан тэр Египтийн булчлаас гарахдаа тэр гурилыг эсгэж хөөлгөх, тэр амттай дуртай хоолоо тэр талхаа хийж идэх тийм цагч байгаагүй, тийм завч байгаагүй учраас та нар яаравчлан эсгээгүй талхыг хөрөнгөгүй тэр талхыг яаравчлан хийж идснээ дурсан санаж тэр эсгээгүй талхыг хийж тэр хургийг нядлан махыг нь галд чаран идэж байгаараа гэж хэлсэн. Гэтэл тэр хурганы галд чарагдан байгаа нядлагдсан галд чарагдсан тэр хурганы бие бол хүн төрлөختний төлөө аимшигтайгаар тамлал тарчлалыг аимшигтайгаар тэр зовлон идэх Христийн биеийг Бурхны хург болсон Христийн тэр үхлийг бэлэгдэж байсан. Тэр эсгээгүй талх нь Христ Есүсийн гим зэмгүй ариун амьдралыг ямар ч эсгэх хөрөнгөгүй буюу тэр хорон муугүй бузар нүгэлгүй ата хорсолгүй ийм ариун ёс суртахууныг зүрх сэтгэлийг бэлэгдэж байсан. Мөн Бурхан Израильчуудыг Египтээс гаргахдаа энэ үед та нар алгасал баяраар тэр хург нядлан тэр алгаслыг тэмдэглэл мөн эсгээгүй талхны баярыг тэмдэглэл ягаад гэвэл та нар Египтээс гарахдаа эсгээгүй талх идсэн юм. Энэ нь Христийн ариун амьдралыг бэлэгдэж байсан. Мөн юу гэж хэлсэн бэ гэхээр та нар үүнтэй зэрэгцээд анхны үр жимсийн баярыг тэмдэглэл гэж хэлсэн. Тийм учраас алгасал баяр дотор 3 багцаас бүрддэг. Алгасал баяр. Уг нь нэг л баяр, тэгтээ дотроо 3 багц. Энэ дотор нэг л баярын тухай алгасал гэдэг дээгүүр өнгөрөгч гэж бид нэр ярьдаг. Энэ баярын дотор энэ баяр юугаар бүрддэг вэ гэхээр эсгээгүй талхны баяр, дээгүүр өнгөрөх баяр, буюу тэр алгасал баяр, хург нядлагдсан, хүн төрлөختний төлөө тахил болсон Христийг бэлэгддэг. Мөн анхны үр жимсийн баяр буюу түүнийг үхлээс амьсныг бэлэгддэг. Христ Есүс бол энд хэлэгдсэн байна. 1-р Коринт 15:20 дээр тэр бол нойрсогчдоос анхны үр жимс нь болсон юм а гэж хэлж байна. Израильчууд олон мянган жилийн турш анхны үр жимсийн баярыг дээгүүр өнгөрөх алгасал баяртайгаа хамт сахиж байсан. Эсгээгүй баяртайгаа хамт сахиж байсан. Энэ нь иш үзүүлэг байсан юм. Христийн үхлээс амьлахыг бэлэгдэж байсан. Алгасал баяр буюу Есүс Христийн энэ дээгүүр өнгөрөх баяр. Тэр бид нар дахин амьсны баяр гэж нэрлэдэг. Энэ баяр бол хуучин гэрээний буюу хууль ба иш үзүүлэгчдийн номонд Бурхан хэлэхдээ алгасал баяр гэж хэлсэн байдаг. Тэр Бурханы төгс тахил болсон Бурханы хург хожим хүн төрлөختний төлөө амиа өгөх болно гэдгийг түүний нэрэнд итгэж гимшсэн түүний цусаар зүрх сэтгэлдээ цацуулсан бүх хүний дээгүүр тэр мөнхийн үхэл болсон тамийн хараал хийсэн гим нүглийнх нь хараал эцэг үгдөөс дамжиж ирсэн альва үе дамжсан бүх хараал одоо Христ Есүст итгэн түүний цуснд итгэсэн хүмүүсийн дээгүүр өнгөрөх болно гэдгийг харуулдаг, тунхагладаг. Энэ бол иш үзүүлэг байсан. Харин шин гэрээнд бидний өдөр хоногудад энэ биелсэн. Энэ алгасал баяраар тэмдэглэдэг анхны үр жимс гэдэг нь дээчүүд. Бид нар зүгээр зүүрлэн хэлэх юм бол ургац ургалаа гэж бодъё. Ургац боловсрлоо гэж бодъё. Тэгтэл бүх ургац хараахан боловсроогүй байхад хамгийн анх ботсон гүйтсэн тэр тариа. Бусад бүх тэр тариан талбайд байгаа тэр сая тэр тариан төрүүнүүд хараахан болж боловсрож гүйцээгүй байхад хамгийн түрүүнд боловсрон болцоо өгсөн ургацаа өгөн гарч ирсэн тэр төрөө. Энэ бол анхны үр жимс. Энэ дүрслэл бол Есүс Христийн үхлээс амьлахыг дүрсэлсэн дүрслэл байна. Хожим Христ Есүст итгэсэн бүх хүмүүс түүнтэй хамт амьлуулагдах болно. Харин Есүс Христ үхлээс амьлах мөнхийн амиар тэр үрд мөнх үхшгүй биеийг энэ махан биеийг тайлан үхшгүй алдрын тэр мөнхийн биеийг өмсөх тэр бүх хүмүүсийн хамгийн түрүүнд Есүс энэ алдрын биеэр амьдсан. Тийм учраас Израильчуудын тэмдэглэдэг энэ бидний дахин амьсны баяр буюу Библийнхаар бол алгасал баярын үеэр тэмдэглэдэг энэ анхны үр жимсийн
баяр нь Есүс Христийн үхлээс амьлах үг бэлэгдэж байсан. Энэ өглөө 7 хоногийн эхний өдөр гэж Библийн тооллоор бол энэ өдөр Христ Есүс анхны үр жимс болон нойрсогчдоос анх амьлсан, мөнхийн үхшгүй алдрын биеэр амьлсан тэр анхны үр жимс болсон юм аа. Тийм учраас өнөөдөр бол анхны үр жимсийн баяр буюу амьлсны өдөр юм. Тийм учраас бүгдээрээ бас хэлцгээе. Өнөөдөр бол анхны үр жимс болсон Есүс Христийн амьлсны өдөр юм. Хэрвээ дэргэд чинь Христ итгэгч хүн байгаа бол та бас хожим түүнтэй хамт түүний алдрын биеэр амьлуулагдах болно.